За Монголын сэтгэл зүйчид Бадамлан төрийн бас байгууллагын тэргүүн ануун удирдах зөвлөлийн гишүүн Солонгоо нарын санаачилгаар сайттай 2021 оны 3 сарын 18-нд ассамблеад уулзалт хийсэн байгаа. За энэ уулзалтаас хойш бид нар одоо бараг 1 жил болж байна. Нэлээд ажлыг хийгээд улсын хэмжээнд нийтдээ 151 сэтгэл зүйч ажиллаж байгаагийн 64-ийн богино хугацааны 45 хоногийн сургалтаар мэргэшүүлсэн. За энээс орон нутагт бол 80 сэтгэл зүйч, Улаанбаатар хотод 71 сэтгэл зүйч ажиллаж байна. За эдгээрээс энэ 151-ээс 127 төрийн өмчим сургуулиудад, ерөнхий улс орны сургуулиудад ажиллаж байгаа. За 24 нь бол төрийн бус өмчийн сургуулиудад ажиллаж байгаа. Ер нь хувийн сургуулиуд бол сэтгэл зүйч ажиллуулах сонирхол бол маш өндөр байгаа. Ингээд манай сэтгэл зүйчид ажилласнаас хойш 64 мэрэгсэн сэтгэл зүйчид маань очоод гарааны судалгаа хийсэн. За өөрсдөө чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Ингээд давхардсан тоогоор бол 73919 хүмүүст энэ дөрвөн төрлийн үйлчлэгийг үзүүлж ажилласныг та бүхэнд харуулж байна. Давхардаагүй тоогоор бол нийтдээ 42330 хүнийг хамарч үйл ажиллагаа явуулсан байгаа. За тухайлбал одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгтөл сурагчид 1954 хамрагдсан, эцэг их 287, багш сургуулийн ажилтан 300, нийтдээ 2541 хүн хамрагдсан байх жишээтэй. За энийг би нэг үрчлэн унших шаардлагагүй, яамны веб хуудсандаар ер нь тавигдах байх. Та бүхэн лайфаар харж байгаа. Бид бол нийгмийнхаа веб хуудсандаар бас энэ презентацийн танилцуулгуудыг бол тавина. За гарааны судалгааны хүрээнд бид нар бага ангийн сурагчдын сургуулийн болон сургалтанд хандах хандлагыг илрүүлэх судалгаа хийсэн. Тэрнийхээ үр дүнг бол 1-5 дугаар ангийг хамруулад 535 сурагчдыг хамруулж хийсэн. Энээс 35.7% нь Улаанбаатар хотод, 64.3% нь орон нутагт байгаа юм. За үүний 64.5% нь сургуулийн гадаад шинж байдалд сонирхолтой. Ерөнхийдөө бол одоо сургуулийн анги танхим сургуулийн байшин барилга, хүүхдүүдийн өмсөж байгаа хувцас хичээлийн хэрэглэлд илүү их орохж ханддаг гэсэн. Өөрөөр хэлбэл дотоод мөн чанар руугаа ороогүй байна гэсэн үг. 26.4% нь сургуулийн тухай дотоод хандлага төлөвлөсөн байна гэж. Өөрөөр хэлбэл сурч мэдэх сонирхол сургуулийн тухай эерэг хандлагатай болж чадсан байна. 26.4% гэж дүн гарсан байгаа. 9.2% сургуулийн тухай дотоод хандлага огт төлөвшөөгүй байгаа. Сургуульдаа сонирхолгүй байдлыг харуулж байгаа ийм судалгааны дүн гарсан байгаа. Бид яагаад энэ гарааны судалгаа хийж яана вэ гэхээр ер нь сэтгэл зүйч 1 жил ажилласнаар ямар үр дүнд хүрвэ гэдгийг одоо энэ хичээлийн жилийн төгсгөлд барианы судалгаагаар аваад энэ дүнгуудыг харьцуулж үзэх гэж байна. Тэгээд дараагаар нь сэтгэл зүйчийн ажлын үр дүн бол бодиттой үнэлэх, цаашдаа юу хийх, арга тактикаа боловсруулах ийм ажил хийхээр энэ судалгаануудыг авсан байгаа. За мөн бага ангийн сурагчдын танин мэдхийн уян хатан байдлын талаар хийсэн судалгаанд одоо нийт хамрагдсан сурагчид бол 535 байгаа. За 41.4% нь танин мэдхийн уян хатан шинж сайн байна гэж. Бас чи яах вэ нэлээд тавиад хувируу ойртсон ийм уян хатан байдалтай. 50.5% нь танин мэдхийн уян хатан шинж нь дунд зэрэг юм байна. 8% нь бол танин мэдхийн уян хатан шинж сул байна гэдэг. За тэгээд сурагчдын асуудал шийдвэрлэх болон арга замыг олох, төлөвлөх, шинэ орчин нөхцөлд дасан зохицох чадварыг л одоо хэлээд байгаа шүү дээ, уян хатан чадвар гэж. За мөн эдгээр сурагчдын хувийн ухамсарыг судалсан судалгааны дүнг та бүхэнд энд харуулж байна. 66% нь зам байдлын хяналт доогуур байна. За энэ бол одоо бас анхааруулжтай зүйл. Юу гэхээр өөрийнхөө зам байдлыг хянаж чадахгүй байна гэсэн үг. Сөрөг зуршил, үйлдэлийг үгүйсгдэг, дүрм журмыг хүндэлдэггүй. За энэ чинь эргээд нэг ёс зүйтэй холбоотой асуудал гарч ирнэ л дээ. Бие даах байдал доогуур байгаа гэдэг. Багасаа л нэг ийм хандлагатай болчих юм бол их төвхтэй. За сэтгэл зүйн тайван байдал
бол 36.8% дундаас доогуур байна гэсэн үнэлгээ гарсан байгаа. За энэ бол санаа зовох төгшөөрлөх асуудлаас үүдсэн сэтгэл хөдлөлийн хувьд доктортой биш байдлууд үүсэх. Энэ бол ялангуяа энэ ковидос үүдэлтэй хүүхдийн санаа зовних, төгшөөртэй байх, айцтай болох ийм одоо ганцаардах ийм байдлууд их байгаад байгаа шүү дээ. Нэг эцэг их нь ажилдаа явцдаг хүүхэд ганцаараа гэртээ үлддэг, нэг бол 2-3 байлаач гэсэн хичээлээсээ хоцорчих вэ, одоо сурлагын хоцрогдолд орчих вэ гэсэн айц төгшөөр байнга байна гэдэг. За 34% нь аз жаргал, сэтгэл хангалуун байдал доогуур байна гэж. Энэ амьдралдаа сэтгэл хангалуун биш, өөрийгөө эргээр үнэлж чаддаггүй ийм байдал хүүхдүүдийн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 34% нь байна. За 68.5% нь өөртөө сэтгэл хангалуун бус байдал доогуур байгааг харуулсан. За энэ бол их муу үзүүлэлт байна. Бусдад харилцахдаа өөрийгөө сайн ойлгуулж чаддаггүй, бусдыг сонсох байдал сул. За энэ нөгөө нийгэмшилтэй холбоотой эргээд ийм асуудал. За энэ ковид чинь бол одоо 2-3 жил хүүхдийг ингээд гэрт нь хориод хөл хорионд оруулаад хоорондоо харьцахгүй болохоор ийм байдлууд руу их татдаг юм байна. Тэгэхээр энэ 70% байна гэдэг бол маш өндөр байгаагийн шинжилгээ. За дунд ангийн сурагчдын сэтгэл хөдлөл зан үйлийн бэрхшээлийг судалсан байгаа. 1027 сурагч хамрагдсанаас 49.2% нь Улаанбаатар хотод, 50.8% нь Хөдөө орон нутагт байгаа. За эдгээрээс энэ бол хувиар илэрхийлсэн тоонууд шүү. Сэтгэл хөдлөлийн илэрлэл нь 58.4% нь бага, 13.7% нь дунд, 27.8% нь их. Тэгээ энэ сэтгэл зовнох идэвхгүй байх, нойрны хэмнэл алдагдах, хоолны дуршил, буурах эсвэл нэмэгдэх гэсэн ийм байдал. Ер нь хүүхэд бол стресст ороод ирэхээр нэг бол хэтэрхий хоол иддэг, нэг бол ерөөсөө огт хоолнд дургүй болдог ийм байдлууд байгаа. За зан төлөвийн илрэл бол 85.8% нь бага, 8% нь дунд, 6.2% нь их байна гэж. За энэ бол уурлах, худлаа хэлэх, хулгай хийх, зодон хийх, өөрийгөө эсвэл бусдыг гэмтэх эрсдэлтэй ийм зан үйлтэй байна гэсэн үг. Хит хөдөлгөөнтөх байдал бол 55.3% нь бага зэрэг байна. 18.1% дунд, 26.6% нь их байна. За энэ бол одоо анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, нэг юмдаар удаан төвлөрч сууж чадахгүй, байнгын одоо хөдөлгөөнтэй байх гэсэн ийм зам байдал. За энэ бол одоо бас бие хүний зан төлөвийн сөрөг илэрлийн нэг шинж шүү дээ. Үе тэнгийнхний харилцааны илрэл 67.1% нь бага байна, 15.3% нь дунд байна, 17.6% нь их байна. За энэ түрүүн сайдын ирсэн мессежийн ангилдаар бол гарсандаа ганцаардах үе тэнгийнхэнтэйгээ ойлголцохгүй байдал байх, энэ одоо нөгөө нийгэмших үйл явцал их муу явагдаад байгаагийн илэрхийлэл шүү дээ. За ахлагын сурагчдын бид нар сэтгэл хөдлөл зан үйлийн саяын бэрхшээлүүдийг бас 982 сурагчдаас судалж үзсэн. 49.3% нь Улаанбаатар, 50.7% нь орон нутагт байгаа. За эдгээрээс 16.1% нь сэтгэл зүйн тулгамдсан асуудал өндөртэй байна гэж. Харилцаа зан төлөв. За хит хөдөлгөөнт сэтгэл хөдлөлөөн илэрхийлэхэд бэрхшээлтэй байдал үүсэж байгаа. Ийм байдлууд 16.1% нь байна. За 88.1% нь нийцтэй байдал өндөр байна. За энэ бол бас гайхуу явах. Ахлагын сурагч бусдаагаа нийцтэй нөхөрсөг, бусдад туслах хандлагатай байдал. Энэ бол эерэг сайн хандлага байна гэдгийг харуулж байгаа. За ингээд манай боловсролын сэтгэл зүйчид орон нутагт ажиллаад нөлөөллийн их олон ажлуудыг хийсэн. Тухайлах юм бол Хинтээ аймгийн Тэмүүжин Загсбар сургуулийн сэтгэл зүйч сурагч эцэг эхчүүдэд сэтгэл зүйн боловсрол олгох өдөрлгүүдийг зохион байгуулж, энэ нь бол одоо сурагчид эцэг эхчүүдээс их талархал хүлээсэн сайн кейс, сайн жишээ болж бидэнд мэдээлэгдсэн байгаа. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуульдаар сурагчдад зориулсан өдөрлөг зохион байгуулж, тэдэнтэй хамтарч ажиллаж, мэрэгжлийн чиг баримжаа олох, зөвлөгөө өгөх, за хүүхдүүдийн асуу сонирхсон асуултанд нь хариулах, зөвлөх ийм ажлууд зохион байгуулсан. За Багнуур дүүргийн ерөнхий боловсролын лаборатори
боловсрол зохицолбор сургуульдаар сэтгэл зүйн клубыг ажиллуулж байгаа туршлага байгаа. За энэ бол одоо хүүхдүүд өргөнөөрөө оролцох, тэгээд сэтгэл зүйчтэй харилцах ийм боломжийг олгож байгаа их сайн жишээ гэж бид үзэж зориуд тэмдэглэж байгаамаа. Бусад сургуулиуд бас санаа аваад ажилласаа гэж бодож. За та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээд төгсгөлд нь уучлаарай. Би анхаарал тавихаас өмнө нэг хоёр ээж, би 6 настай хүүхдээ сургууль төгсөн хоёр ээжтэй ярилцсан. Тэрний кейсийг та бүхэн маш товчхон хэлжээ. Тэр юу гэхээр нэг ээж бол за хүүхд маань онц сайн сураад их сайн уншиж бичиж сурах нь яах вэ? Хамгийн гол нь багшаа багш нарт энэ сэтгэл зүйчтэй хэлээрэй гэж захиж хэлсэн юм надад. Юу гэхээр ер нь бол одоо хүүхд маань сургуульд сурах дургүй болчихгүй дээ. Ер нь ном үзэх дургүй болчихгүй, цаашдаа ажил хийх дургүй болчихгүй дээ. Тийм гэмтэл бага насандаа 6 насандаа авчихгүй дээ. Хамгийн гол нь бага ангийн багшд нь та бүхэн сэтгэл зүйчдэрээ дамжуулаад хүүхдийг сурах дур сонирхолтой болгоход нь анхаарч өгөөч гэж хэлсэн. Тэгээд 6 настай хүүхд тохиолдож байгаа 3 бэрхшээл байна гэсэн. Нэгдүгээрх нь орой унтахдаа эрт унтчих чадахгүй. Даалгавраа бодоод өдөр ангидаа хийсэн юмаа бодоод ингээд ерөөсө толгой намарч өгөхгүй байна. Хоёрдугаарт нь өглөө эрт босч чадахгүй байна. Эрт босч явна гэдэг бол их том бэрхшээл юм. За гуравдугаарт нь орой ирээд гэрийн даалгавар хийнэ гэдэг бол хүүхдэд маш том бэрхшээл байна гэж ярьсан. За тэгээд бас нэг анхаарах зүйл бол бага ангийн багш, ялангуяа 1-р ангийн багш чинь бол хүүхдтэй 6 настай хүүхдтэй хичээл заахаасаа илүү тоглоомын аргаар сургалтаа явуулах ёстой. Тэгтэл тоглоомын аргаар сургалт явуулах ямар ч боломжгүй байна. Ягаад гэхээр нэг ангид улсын ердийн сургуульд бол 45 хүүхэдтэй тэр хүний эхийн одоо хүүхдийн анги нь тэгээд ширээгэн ангидаа шахаа тавьдсан багш дундуур нь явж хүүхдүүдтэй ажиллах, ганцаарчлан ажиллах ямар ч болцоо байхгүй. Тэгэл урд нь зогсчихол юм ярьдаг. Тэрийг хүүхдүүд анхааралтай сонсож хүлээж авах чадвар муу. Нэг ийм бэрхшээлүүд байгааг та бүхэн анхаарч үзээрэй гэж